1920 онд Америк улс алдарт 18 дугаар тогтоолгогчийг гаргаж, арх согтууруулах ундааг зарах, худалдаалах, уух гэдэл бүгдийг хорив. Төлөвлөгөөсоор архинаас болж үйлдэгдсэн гэмт хэрэг, өвчин, зовлон, хүчирхийлэл бүгд нэг мөр алга болох байлаа. Гэхдээ харамсалтай нь бүх юм эсэргээрээ болов. Үүнээс болж шагийн намаа дээдсэхтэй туллаа. Үүнийг мэдээж гэмт бүлэглэлүүд хийнэ. Олон ч гэмт бүлэглэлүүд үүсэж сая доллар хийцгээж байлаа. Саятан болсон гангстерууд цагдаа, хууль, шүүхийнхнийг бүгдийг хахуулдаж эрх мэдлэн дээлдэхэргүй болжээ. Тэд хүсснээ хийж байлаа. Аллаг, хүчирхийлэл, хээл, хахуйл, мөнгө угаалт гэдэл. Домогт Ал Капоне яг энэ үед л үүнийг л хийж Америкийн хамгийн баян гангстер болсон юм шүү дээ. Ард иргэд харин архийг шагийн үнээр урдийн гიშгэ авсаар л байлаа. Арх бол хүний эртний хэрэглээ бас хэрэгцээ. Хүний хэрэгцээг хориглох юм бол буруу замаар л гарч ирнэ. Ер нь тэгээд архиндаа биш, түүнийг хэрэглэж байгаа хүндээ л хамаг асуудал байгаа шүү дээ. Үе хордлолтоо тэр шүүх хуралч эхэллээ. Байж байл та. Монгол улсын шүүх хуралд иргэдийн төлөөлөгчдөөр оролцох гэж байна та. Аятайгаа уцлаад очие та. Хөөе, хоёроо хурдлаарай. Би доор буугаад хүлээж бай. Хөөе, Манус яг энд юу хийх юм бэ? Ман чинь хуулийн талаар ямар ч мэдлэггүй шүү дээ. За зүгээрээ. Чи зүгээр л шүүх хурлын явцыг хараад өөрийнхөө сэтгэлээ хэлэхэд болно. Гол нь мөнгө төгрөг өгнө үсттэй. Өгдөг л гэж дуулсан. Юу яриад байгаа юм бэ? Чамайг мөнгө төгрөг өгдөг гэхээр чинь л би дагаж ирсэн шүү дээ. Би магадгүй л гэж хэлсэн шүү дээ. Уцаа яриад бай. Гочоо чи бас сонссон бидтэй. Иргэний үүргээ ганц удаа биелүүлээд нийгэмдээ жаахан идэвхтэй амьдрахад яаж хатав юм бэ? Өгөхгүй гэвэл чи өгөөрэй. Шүүх хурал эхэлснийг мэдэгдээ. За хохирогч Балбар та яг юу болсон талаар яриач. За би болвоос хугаас даруй төлөв зантай уужуу тайван ухаалаг нэгэн билээ. Миний найз нөхөд хамт олон ч гэрчлэн. Гэтэл өчигдөр орой буюу 7 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө 23 цагийн үед дотны найзуудынхаа хамтаар манай гэрт миний төрсөн өдрийг тэмдэглэж байтал миний найз содомтой хамт ирсэн жагрий гэгч нөхөр миний ам руу хүчээр цутган орж намайг согтоож өвдөстөн ховстож биеиг минь эзэлж өдөрдөн улмаар содном бобоо дэдээгч 3 найзыг минь зодсон. Үнэхээр хэрцгий. Та нар найзуудыг маань яаж зодсныг хар л та. Арайчдээ. Господи. Тэр нь эхнэр хүүхдийг минь хар шөнөөр гэрээс минь хөөж гаргасан байна. Тэнгэр минь миний хүүхэд дөнгөж 3 настай шүү дээ. Яасан айхтар хэрэг болов вэ? За, хэрэгтэн жагрий бос. Та босноо? Та шүүх танхимыг хүндлээд босноо? За, танд хэлэх үг байна уу? Та ийм аимшигтай харгас хэрэг үлдчихэд хэлэх үг байхгүй нь гэж юу? Арайчдээ. Та ядаж гимшихгүй байна уу? Ямар амар амт юм бэ? Чид юу ч дооргүй байж байгаа юм. Амар юм би. Иргэдийн төлөөлөгчд ямар бодолтой байна? Би энэ мо жагрийг 100% буруутай тооцож байна. Жагрий буруутай. Жагрий үнэхээр жигшүүрт хэрэг хийжээ. Жагрийг шоронгийн хадаас уулгавал таарна. За арайч те тамина. Эн чин зүгээр л арх штэ. Аймаггүй зүйл. За тэгэхээр ойлгомжтой. Хэрэгтэн жагрийг шүүх гин буруутайд тооцож чанга дэглэмтэй шоронд 5 жил хорих ял оноож байна. Үгүй байлгүй дээ. За дараагийн хэрэгтэн пиавыг оруул. Мэндамор. Хама Монгол ёсоор мэдчилж штэ.
Мендамор. Мендамор.